сайн уу? Энэ удаагийн маань нуугаад явах вэ контентын маань дугаар хүүхэд ба эрүүл мэндийн сэдвээр бид нар ярилцгаална. Сайн бацхан уу, намайг Тэргэл гэдэг. Би Готе сургуулийн 12 ангид сурдаг. Ана Үжин гэдэг. Би Готе сургуулийн 12 ангид сурдаг. Охидын эрүүл мэнд. За та өөрсдийнхөө эрүүл мэндэд яаж анхаарч байна? Ер нь бол найзуудаасаа л асуудیں۔ Яг ингээд том хүнээс асуу гэхээр бас жоох эвгүй. Яг тэгслээ гингүүд бас жоох эвгүй санагдаад. Тэгэл найзуудаасаа өчтөр тэгээд ингээд одоо яах вэ ч гэдэг юм уу. Тэгэл ярилцчих. Бичлэг үзээд ячиж болдог интернетээс гуглчдаг. Хэрвээ өөр олон төрлийн нөгөө нэг санал бодол байх чивэл тэр холбоотой олон хүнтэй бичлэг үздэг. Ер нь бол ээждэг бол ярилцдаг. Тэгээд ярилцсан. Гэтэ бас бүх юмыг ярилцахгүй. Тэгээ яг ингээд асуух юм асуугаад ер нь нэлээд бас нээлттэй ярилцдаг. Өсвөр нас гэдэг чинь аюух өөрчлөлтөнд орж идэг. Тэгээд бас за амар уурлаад эхлэнгүүт заast юм ирэх гэж байгаа юм байна да. Тэгэл амар ягаад ч юм ингээ юм ирэхтэйхөө бүр амар стресстэй болоод тэгэл яг эренгүүт арай гайгүй. Тэгээ бас өвдөлт өдр гэл нэлээл стресс тэрийга тэгэл анзаараад тэгэл нэг хүмүүстээс асуухгүй за угаасаа л ингэдэм юм байна гэж ерөөхдөө очдөг. Яг го заримдаа амар рандом байдлаар ер нь бол тийм нөгөө мэдээлэл авчдаг байхгүй юу. Зүгээр Instagram харж явж байгаа л тийм зүгээр файлт бичлэг үзээл. Тэгээ сарын тэмдэг ингүүл ингэж ирдэг ингэдэг гэл. Сарын тэмдэг ирдэг болоод нэлээд удлаа шүү дээ. Өсвөр нас эхлээд одоо 6-7 жил болчихно. Тийм удцсан болохоор ерөөдөө тасаад эхэлсэн би одоо ерөөдөө ийм тогтмол байсараа сурч байна. Тэгэхээр одоо энэ цэвэршил хүртэл дахиад 30 жил. Энэ дараа хүртэл мэдээлэл бас. Тийм. Угаасаа дахиад олон жилийн турш энэ байх хэрэгтэй болохоор зөгцөх тал дээр л ажиллаж байна. Ер нь амар ярьд юм аа. Ингээл чи одоо яага уурлаад байгаа ч юм уу те. Чи ойрт бүр аюух уурлаад ах юм. Гэл яатсан юу болохгүй байгаа. Гэл эхэндээ ингээл амар нэг найз маань стресс жангуутл ингээд нэг өнгөрөө штэ. Тэгээ хоёр дахь тэнгуутл бас өнгөрөн гурав дахь тэнгуут бүр ингээл нэг уур хүрэн штэ. Чи юунд уурлаад байгаа гэл. Тэгэл тэнгуут яваастай тэгсэн юм аа гэл. Тэгэл нэг хөнгөн сэдв ярьж явж байгаа л гүнзгий сэдв рүү ороод тэгэл ер нь нэлээ нэг нүггүй ярьж шин. Цаг хугацаа өнгөрч ийм сэдв нээлттэй болж гин. Тийм учраас хүмүүс нөгөө нэг мэдээлэл авах гэр бүлээсээ суралцсан болохоор ихэд гайгүй болж байгаа гэж бодож байна. Тэгээ амар батг гараад ч юм уу тэгэхээр ингээд өөрөө тэрэндээ ингээд амар стресстэй. Бүр амар царай муутай болоод ах юм ч юм уу те. Тэгээ бүр амар стресстэй л тэгэл ингээд яг ээж ч юм уу ихчтэй хэлийг гингүүд бас жоох ингээд бас эвгүй штэ. Яа нүрэндээ батг гараад ах яа гараад байгаа юм л ингээд бас ингээд тэрний талаар бол их зөвлөгөө өгдөггүй. Би ингээд тийм амаар байна. Тэр сайн гэж байна. Энэ сайн гэж байна гэд ингээд өөрөө олсон мэдээлэл аав ээжтэй ч юм уу хөнгүүд авч өгдөг. Түүнээс биш бол яг аав ээж бол нэг зөвлөгөө бол өгдөггүй. Өөрөө тэрийг судлаад Ханаас ах вэ? Ямар ч ихлээр найзуудаас асуудیں۔ Амар гоё юм фаундейшн амар ах юм. Эсвэл юм гоё тос амар ах юм гэлтэй. Энэ газар ах амар зүгээр шүү дээ. Энэ амар гоё шүү дээ. Амар болны санал болгоно. Тэгэл эхлээл мэдээж үн харна. Тэгээд ингээд айгу сайн тэрнийхээ талаар судална. Тэгээд хаан зарч гэдгийг судална. Тэгээд судалж байгаа л тэгэл ер нь найзуудаасаа л тэгж байгаа л найзуудаас авсан зөвлөгөөгөө боловсруулж судалж байгаа л. Жоо хүүхэд ч тий хүүхэд тэр утгаараа мэдээж ингээд амир дараатлаа будаад яваад ах мэдээж амир ёс зүг асуудал. Гэхдээ бас бүр будаж болохгүй ч юм уу. Бүр ингээд үсээ будаж болохгүй гэдэг нь бас жоохон юу гэж санагддаг. Өглөө өдөө юм идэн, өдөртөө юм идэн, фаст төргөөл идэж болохгүй ч юм уу. Яг тийм шаардлага бол яг тавих хичээсэн чаддаггүй байхгүй юу. Ингээл идмээр санагдал идчихтэй. Тэгэл яг өөртөө нэг ийм дийлэн барьжсэн. Одоо ингээ орой эхлээд юм итгэхгүй байгээд ус орой мэдхгүй байх ч амар чухал штэ. Тэгээ орой юм итгэхгүй бай гэж хагаад тэрийг ингээ ер нь ингээ хоолтой амар багасах юм бол би турах юм байна гэдэг ойлгоод энэс амар хоолтой багасах байхгүй юу. Тэгсэн чинь бүр ингээд амар ядраад яг буруу дийлэн барьсан байсан байлээ. Тэгээд ер нь бол яг үндэ тэр нь бол нэг хэсэг л хуцанд өрөлцөе. Би амар бүдүүн байна. Амар өөрийгөө гол шилэг талент харах. Тэгээд нэг хэсэг байж байгаа л тэг буцаа гайг болчихсон юм бо. Тэгэл буцаал за би ч хөөрхөн байна дөө. Инстаграм оронгуутал зөндөө хөөрхийг зэр зөндөө хөөрхөн охтууд амар гоё цуранхай амар гоё альбертэй. Тэгэл ингээл хараад ёо би нэг ч зүгс би ягаад энэ нэг ч биш юм болоо гэл амар ингээд эхлээд их санаа зовоол
Тэгэл ер нь ингээд нэг тийм стандарт нь тийм байх хэрэгтэй гэдэг амар бас буруу юм суудсан юм шиг. Төвлөрөхгүй байна. Би амар нэг өмнө анхаарал хандуулахтай амар муухахгүй юу. Тэгээд одоо манай хичээл 5 гэ байнга тарч ин дор хаяж. Тэгээд сүүлийн 2 3 7 хоног урлагийн үзлэгээ бэлтжийн. Тэгэнгүүт ингээ орой 7 гээл 30 гут чинь би миний хувьд болохоор би хоол хийгээд тэрийгэ цэвэрлээд дүүдээ өгөх хэрэгтэй байхгүй юу. Тэгээ маргааш дүүдээ өглөөд нөө хоол бэлтээд тэрийгэ дүүдээ юу яах хэрэгтэй. Тэрийгэ маргааш нь дахиад нөгөөдөө аяга тавгаа аваагаад тийм байдал өөрчилчихэд юу чадахгүй байна. Бас магадгүй миний нөгөө интернет юу яах өнгөрүүлэх хугацаанд хэтэрхий их байгаад байгаа шүү. Сүүлийн үед. За орой тарлаа. За хамгийн ихтэй 4 3 үед тарлаа. Тэгэл харьлаа. За шууд харихгүй шүү дээ мэдээж. Бас сургууль дээрээ байна. Жохон найзтайгаа байна. Чөлөө цагаа нэг бас сургууль руу өрөх амар дуртай. Тэгэл байж байгаа л харин. Тэгэл харингууд мэдээж хоол хийх хэвээр өөрөө мэдэх хэвээр. Тэгэл тэрийгээ боллоо гэхэд ингээ очиод ингээ шууд ингээ хичээл номоо хийгингүүт амар ядарсан байдаг байхгүй юу. Тэнгүүт ингээл нэг өдөр салхуурна, 2 өдөр салхуурна. Тэгэл салхуур сууж байгаа л хуцаа оролтно. Тэгэл яг унтах гингүүд бас нэр хүрдэггүй. Амар сонио. Тэгэл бүр амар оройтож унтаал. Тэгэл өглөө босно гэнэ бас чаддаггүй. Тэг ингээ бүр амар жижигхэн юм дээр ингээ стресстэй одоо жишээ шалгалт өглөөгээ стресстэй. Тэг ингээ шалгалт өглөө дүн гарах гингүүд бүр амар стресстэй байхгүй ёо би тэр үе тэр цагийн цагт нь хийхгүй яваа гэж бүр амар стресстэй л. Тэг тэр стресснээс болоод бүр ингээ зарим хүмүүсийн гаргасан ааш цаан ч юм уу зөөр ингээ явж байгаад юмаа унгах ч юм уу. Бүр амар жижигхэн юм дээр стресстэй. Тэгэл нойр мойр гэл. За эндээс дүгнэлт хэлвэл манай охтууд өсвөр насныхаа буюу яг энэ чухал үеийнхаа эрүүл мэндийн ойлголтуудыг цахимаас аваад байна. Цахим хэрэглэнээс авч байна. Ялангуяа өөрсдийнхөө сонсдог, хардаг, одоо шүтдэг хүмүүсээсээ тий одоо ментор гэж яриад байгаа, инфлюенсер гэж яриад байгаа. Тэгээ урлагийн одуудаас тий гэх мэтлэнгээр энэ өөрийнхөө үзэж харж байгаа энэ ертөнцөөс л буюу цахим ертөнцөөс энэ мэдээллүүдийг авж байгаа нь нэг талаараа айгу хийсвэр байна гэдэг дүгнэлтийг хийж болохоор байна. За тэгээд эндээс хэдүүлээ яаж ямар гаргалгаа хийж болох вэ гэхэл эцэгчүүд багш нар бид нар чиглүүлэг өгөх боломж байгаа юм болов. Одоо цахим хэрэглэн дээр нь хяналт тавихаас илүү одоо чиглүүлэг өгөөд тий ийм сувгуудыг дагаарай тий эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг сувгуудыг ядаж subscribe хийгээрэй, follow хийгээрэй гэдэг ингээд санал болгодог байдлаар ингэж одоо ажиллавал илүү үр дүнтэй байх байх гэж бодож байна. За дараагийн өөр нэг 2 дахь дүгнэлт нь болохоор юу байж юм гэхээр охтуудыг одоо хөвгүүд нь ойлгохгүй байх гэх мэтлэнгээр одоо нөгөө хүүсийн ялгааг бас эрэгтэй хүүхдүүдэд эмэгтэй хүүхдүүдэд гэдэг бүр нөгөө одоо жишээлбэл тухайн гэр бүл охинтой хүүгүүтэй эрэгтэй хүүхдтэй байлаа ч гэсэн ингээд тус бүрт нь ингээд ярилцаж гоё ойлгуулдаг баймаар байна. Тэгэхгүй бол бас яаж байгаа вэ? Сургууль дээрээ ирээд одоо хүүсийн ялгаагаа мдээгүй улмаас нэгнийхээ тэр онцлог шинжүүдийг хүлээн зөвшөөрөхгүй үр тэнгийн дээрлэхэлт гэдэг те цаашаа ингээд том асуудлуудыг үүсгэх нөхцөл нь болоод байна гэдэг дүгнэлтийг бас хийж болохоор байна. За 3 дахь дүгнэлт бол юу байж болох вэ гэхээр бид нар эцэг эхчүүд талаасаа бид нар хүүхдүүдэд ойлгоод одоо хичээл ихтэй байхад нь орой тараад очихт нь гэрийн ажиллаар одоо юу гэдэг хариуцлага нэмэлгүйгээр одоо стрессийг нэмүүлэлгүйгээр өөрсдийг нь амраах боломжийг нь олгомоор байна тий. Одоо охтуудад ялангуяа зориулаад хөвгүүдэд зориулаад ингээд бүр гоо сайханд нь зориулаад ингээд өдөр гаргаад цаг гаргаад зөвлөгөө өгч юмэр байна тий. Өгч баймаар байна. Одоо жишээлбэл юу гэдгийг хамтдаа нэг мейкап дэйер ч юм уу очоод нүүр будалтын талаар, нүүр арчилгааны талаар зөвлөгөөнүүдийг мэргэжлийн үнээс авч болно гэх мэтлэнгээр ингээд гаргалаанууд гой шийдлүүдийг бас гаргаж болохоор байна гэж үзэж байна. Тэгэхээр бидний оролцоо буюу эцэг эхчүүд, багш, тий, сургууль, за гэр бүл энэ бүх нөлөөллөөс бүр сошиал тий цахим хэрэглээ хүртэл хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байгааг бид нар эндээс харж болж байна.